За би ардчилсан нам бол бодож байгаа. Маш олон одоо бас шудраг гişүүд байдаг. Гэхдээ ихэнх нь адгийн уруугч гэдэг юм уу? Адгийн бокс тоглогч нар гэж одоо бодож байгаа. Тэгээ үүнийг гэрчлэхүүц би нэг юм баримтыг одоо дуртай хийчих. Энэ бол одоо ардчилсан нам бол маш том нам учраас гэж. За энэ отгон сэтгүүлчийн постн дээр байгаа. Энийг бас харж болно. Гэхдээ би энийг задлаж бидг юм уу да их ойлгомжтой байдлаар одоо хэлье гэж. Одоо Сангажавын баяр цогт ийм хахуул авч оюу толгойн гэрээ хийсэн уруугч гэдэг ийм одоо шошготой. За оюу толгойн одоо зураг хөрөгтэйгээр за нэг Сангажавын баяр цогт Айхо Майнзын хувьцаанаас 1.1 тэрбумын ашиг олжээ гэж. За энэ бол одоо Бахамын одоо аралд үүсгэн байгуулсан Энди Хормоны гэдэг одоо компани. За ингэж Швейцар дахь Credit Suisse IG банкн дахь данснаас гүйлгээ хийж 2009 оны 8 сарын 20-ны өдөр Айхо Майнзаас компани 150 мянган ширхэг хувьцааг 2 тэрбум төгрөгөөр худалдан авсан гэж. За 2009 оны 2 тэрбум төгрөг. За ингээд гэрээгээр гэж. 2009 оны 10 сарын 6-ны өдөр засгийн газар оюу толгойтой хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. За ингээд 2010 оны 4 сарын 6-ны өдөр 150 мянган ширхэг хувьцааг 3.8 тэрбум төгрөгөөр худалдан борлуулж 6 сарын дотор 1.8 тэрбум төгрөгийн ашиг олжээ гэсэн ийм баримт. За хоёрдугаарт нь бол баяр цогт эхнэрийнхээ компанид оюу толгойгоос 63.9 тэрбумын төгрөгийн ажил авчээ гэж. За ингээ энэ баримттайгаар явж байгаа. Сангажавын баяр цогт нь эхнэр Наран Туяагийн 50% хувьцааг нь эзэмшдэг QFS компаниг Өмнөдгөө аймгийн Хамбогд болон Өмнөд Кембэд ажил үйлчилгээ үзүүлэх гэрээг оюу толгой ХК-та хийлгэж за QFS Наран Туяа мэдээж ихнэр. За ингээ оюу толгой ХК 2010-аас 2012 онд 43.2 тэрбум төгрөг, 2013 онд 20.7 тэрбум төгрөг, нийт 63.9 тэрбум төгрөг авчээ юм уу олжээ юм. За ийм. За гуравт нь болохоор үнэтэй орон сууцаа бусдын нэр дээр шилжүүлж хуурамч жиг баримт бүрдүүлэн худал мэдүүлэг өгүүлжээ гэж. За 852 сая төгрөгийн үнэлгээтэй нөхөдөх хаусаад 45 гэх хүний нэр дээр өмчлөг эрхийн гэрчлэгээ авсан. За дараа нь бол 1.4 тэрбумын үнэлгээтэй Вилла Виста хотгоны таун хаус. За дараа нь 1.1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй Вилла Виста хотгоны орон сууц. За худалдан авсан их усүр тодорхойгүй. Өөрөө их усүрээ тайлбарлаж чадаагүйгээс гадна эхнэр нь ч эдгээр үл хөдлөхөрөнгийг баяр цогт аль компаниас ямар их усүрээр худалдан авсныг мэдэхгүй байсан. За ингээ авилгалтай тэмцэх газраас Сангажавын баяр цогтыг шалгаж эхлэнгүүт нэг байраа найз модерн намаатсын эзэн эм 9 мөнхийн ажилтны нэр дээр шилжүүлсэн MCS компаниас уг эмэгтэй тэр байрыг худалдан авсан болохоор мөнгө тушаасан гэх хуурамч жиг баримт бүрдүүлж худал мэдүүлэг өгүүлсэн гэж. За дөрөв дэх асуудал бол баяр цогт. За дөрөв дэх асуудал бол баяр цогтын Улсын хурлын гишүүн Борхүүгийн дэлгэр сайхан 2008 онд Швейцар дахь дансаараа баяр цогтын Credit Suisse банкны данс руу 8.2 сая евро шилжүүлжээ.
За ингээд дэлгэр сайхнаас Швейцарын банкар дамжуулж баяр цогтын одоо данс руу шилжүүлсэн байна. Сангажавын баяр цогт энэ мөнгийг 2009-оос 2014 оны хооронд дэлгэр сайханд буцааж өгсөн бөгөөд зээлийн хүнд $90,000 өгчээ гэж. Энэ одоо бүхэл бүтэн 5 жилийн хугацаанд 8.2 сая еврогийн хүүн $90,000 гэдэг юм. Энэ бол маш одоо эргэлзээтэй гэж. За ийм мэдээлэл байна. За ингээд 5 дугаарт бол оюу толгойн гэрээг байгууллагатаа сангийн сайд баяр цогт албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээлэлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашигласан гэж үзээд түүнд ял өгчээ. Албан тушаалаа ашиглан хувийн ашиг сонирхол хахуул авах хууль бусаар хөргөжих худал мэдээлэл өгсөн зэрэг үндслээр гин буруутад тооцож шүүхээс ял оноосон байдаг. Эрх мэдэл албан тушаалаа ашиглан усаа хохироосон урагч гэдэг ийм нэртэйгээр энэ нийтлэл одоо отгон сэтгүүлчийн гарчиг дээр явж байна гэж. За ийм мэтчлэн ийм одоо тодорхой ийм одоо үйлдэлүүдийг гаргасан ийм одоо урагчдыг одоо намдаа байлгаж байгаа ардсан намын шудраг иргэд үүнийг одоо төвчин тэсэн 7 хөхөн ингэж харж чимээгүй байж чадвал би бол үнэхээр Монгол хүний хувьд бол за мөн ардчилсан намыг дэмжиж байсан хүний хувьд Монголын ардчлалыг дэмжиж байсан хүний хувьд бол үнэхээр ой гутаж байгаамаа гэж одоо хэлж байгаа. Үнэхээр одоо энэ баримт энэ одоо зүйл үнэн бол Монголын ардчилсан нам өөрсдийгөө булшилжээ гэж одоо харж болох юм аа гэж одоо бодож байгаамаа.